За өглөөний мэнд бид нар аав байлка утга аюушах бид тав өчигдөр урнаа ихч саруул хоёроор өдүүлээд 3 цаг гаруй нисээд ховдод орой буусан. Айти шүдийн өгсөн чинь манай тийм одоо энэ Галдан ганцэг юмтэй галдан бошгт хааны нутаг Ховд аймаг Эрдэнэбүрэн сумын галбаахан бид нар цуглаж байна. Энэ галбаахны цуглааныг анх санаачлан зохион байгуулсан Норууж бахта бид нар маш их баярлаж байна. За ингээд энд цугласан төлөөлөгч зөвхөн төлөөлөгч тахтав байгаа ч гэсэн бүгдээрээ багтаж байгаа шүү. Маш их баярлалаа. Хайртамаас болдог юм боллоо. тэр тахилганд би оролцоогоо би маагүй. Эрдэнэбүрэн хүртэл бүр цаашаа шургийн гүүр хүртэл шургийн голын гүүр хүртэл засвал замаар явах бах. Энэ миний төрсөн хот төрсөн хоттой ирээд үнэхээр гоё байна. Энэ хойдлоор ингээд явдаг юм зам байдаг. Лагерын урд буйн хотын урд. Тэгээд энэ зам ингээд явсаар байгаа дээшээ яваад стадион орно. Энэ бол бас юм дугуйн зам тавьсан байна. Яг нь дэшээ доошоо очиж тийчээ огшоод байна. Дандаа 10-аад харин. Тэгээ намар хурааж аваад урд хийш. Тэгээ заримдаа эндээс 10 шуудаа юу авчихсан. Тижэл. Удаа 10. Тэгээд тэргээр ихэр 2 айл тэгт том ахын манай хоёрд байсан. Гөгдүүдээс нь гэрэлсэн. Тэгвэл өвлжөнгөө идэнэ. Тэр удаага тэгээд хоёр нэрээр тэгээ хавар болтол хийсэн. Адуу байгаа энэ газар бичин хад гэдэг хаг. Сайн дуусчихсан. Сайн гаргаж дуусчихсан. Сайн. Орокило хардуулж тавилж байгаа хүлдэг харагдав. Нэг хараагаа сайхан харж байгаа юм. Оо температур. Температур. Тэгжил байна. За сайн Сайн явж гэнэ үү? Тэрсэн газар дээр чи 3 судгаа авчирч байна. Одоогоос 82 жилийн өмнө энэ бууран дээр ээжээсээ мэдүүлж энэ алтан дэлхийд энд дууган хатад төрсөн миний гөөд арсан чулуу энд бий. байсан ч авъя. 50 байсан ч авъя хамаагүй. Нэмээ 10 болоо юм. Яг нэг код 10.
За бид нар явсаар байгаад энд шүүтийн салаа гэдэг чинь энэ салаа намайг хэлнэ. Яг тэр харагдаж байгаа уулыг өөр өнгөтэй улаан шаргал гэж хэлбэр цайвар шаргал тэр уулыг цахир гэдэг гин ингээд сая шүүтийн салаанаас ингээд их авч урсдаг гол байна, их дуучмэтэй сонсогдоод байгаа. Эндээс одоо дээшээ бид нар мориор явна. Бид нар их олоолаа цугласан байна. Энд гэрдүү ороод яраа хороо орнуулад ингээд сууж байгаа шүү. Синдээс нэг талдаа нэг 3.2 км таны алхах мориор явна гэсэн. Би зураг аваад дагаад бас мориор наад явна. Тэгээд ер нь л чадах хүмүүс нь бүгд явах юм шиг байна. Энэгээр гатлах байсан шүү. Энэ замаар явах шиг морин. Хүмүүс дотор хамаагүй дэйчнэ яаж болохгүй. Хамаагүй яа. Бас яг ямар юм бэ? Энэ доктор байгаа бичиг хараа таа. Сэтэвэ гадаа бидний хат хоёрья. Өөрийнхөө ачсэнэстэй гэсэн. Ихтэй толгойгоо зүгээр ингэмээр байна гэж хэлсэн. Мөөчл байж байна. Хөөс харин хөөс үтүү. Сайн явж гин үү? За. Жоох яваад дахиад уулзах юм байна шүү, тийм ээ?
бүх төлөвлөсөн ажлаа амжуулаад тэгээд агуу миний хувьд маш сонирхолтой санагдчихсэн угаасаа наашаа явна гэдгээс эхлээд тэрнээс ч өмнө тэгээд очиод үнэхээр сэтгэл хөдлөлөө гоё байлаа. За энд ингээ манай хамт явж байгаа машинууд зогссон байгаа. За ийм гоё замаар бахмаар аваад ингээд явж байгаа. Тэр алсад юу харагдаж байна. За аялал сайхан боллоо. Тэгээд бид нар хожоохон хоноод явлаа. Өдөөс хойш хонгоцсон өглөө болчих. Юм хийсээ ирсэн байгаа маань тэгээд буцаад явахт нь цагийн нааш толчих чинь өсгөл бууж үлдэх гэж байц бодвол тэр жоохон бидний аялал дөрөв аялал сайхан боллоо. Анх удаа би даж препер хийж явлаа. Начиг голог тоор юм болчихгүй байх гэж найдаж байна. Баяр таа.